Монгол Улсын шадар сайдтай аймгийн даргын 2025 онд байгуулсан төлөөллөө хэрэгжүүлэх гэрээ онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны А412 дугаар тушаалаар бүртгэгдсэн гамшигаас хамгааллын журам болон команд штабын дадлаг сургууль зохион байгуулах заавар аймгийн цэцэг даргын 2025 оны гамшигаас хамгаалах арга хэмжээ зохион байгуулах тухай А247, А248 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорногой аймгийн өргөс суманд гамшигаас хамгаалах команд штабын дадлаг сургуулийг 25 оны 5 дугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулан ажиллаж байна. Тус дадлаг сургуулийг Сумын онцгой комисс, ерөнхий зорилтын мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн удирдлагыг хэсэгчлэн хамруулж, гамшигаас хамгаалах төлөвлөлтийг сайжруулах, бэлтгэл байдлыг хангах, гамшигаас хамгаалах хүч хэрэгслийн харилцаа ажиллагааг уялдуулан зохион байгуулах, сургалтын чанар өгөөжийг дэвшлүүлэх, ерөнхий зорилтын мэргэжлийн ангийг гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж дадлагжуулах, аюулт үзэгдэл ослын төрөл бүрд урьдчилан сэргийлэх аврах, хор уршгийг арилгах талаар онол практикийн мэдлэг чадвартай мэргэжлийн ангийг бэлтгэх, мөн хүн нэг бүрийн хээрийн өргөвчний бэлтгэл байдлыг хангуулах зэрэг ач холбогдолтой юм аа. Тус дадлаг сургуульд итгэх санаачлагтай оролцож буй нийт ажилтаа албаагчдад амжилт хүсье.